Үзэгчдээ бид Монгол банкны мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Түмэн Цэнгэлдээ ярилцахаар студид ороод байна. Танд их баярлалаа. Энэ өглөө цаг гарan хүрэлцэн ирсэн. Тэгэхээр ялангуяа гадаад валютын ханш тэр дундаа Монгол банкны зарласан $10 албан ханшийг бас харъя л да. За ялангуяа 6 дугаар сараас хойш $10 ханш за 1.8 орчим хувиар өссөн байна. Энэ валютын ханшид нөлөөлөх суурь хүчин зүйл талаас ямар өөрчлөлт байгаа вэ? Яг эрэлт нийлүүлэлт талаас дүгнвэл. Тэгэхээр ханшийг шийддэг суурь эдийн засгийн хүчин зүйл маань бол төлбөрийн тэнцэл байгаа. За энэ юу гэхээр нэг талаас Монгол руу хэрэг хэмжээний валютын орох урсгал байсан бэ. Нөгөө талаас гарах урсгал маань хэрэг хэмжээгээр байсан бэ. Үүний зөрүүгээр цэвэр дүнгээрээ одоо манай улсын дотор хэрэг валют үлдсэн бэ. Тэгээд тэр хэмжээгээр одоо валют гэдэг бараа маань хэр үнэтэй болсон бэ, эсвэл хямдарсан бэ гэдгийг бол үзүүлдэг. Тэр одоо сорьчин зүйл нь төлбөрийн тэнцэл гэж ойлгож байна. Энэ нь өөрөө манай эдийн засгийн тусгал болдог. Хэрэг хэмжээний экспорт хийх чадвартай импорт хэрэглээ маань хэр их байгаа вэ? За нөгөө талаас одоо гаднаас хэрэг хэмжээний санхүүжилтүүд хөрөнгөний зах зээл дээрээс босч орж ирсэн бэ? Өөр донор орнуудаас хэрэг хэмжээний мөнгө орж ирсэн бэ? Эдгээр одоо бүх орох гарах урсгалын бол тусгал нь болдог. Тэгээ үүнтэйгээ урт хугацаанд бол ханш маань уялдаатай хөдөлдөг байгаа. Тэгээ Монгол банкны хувьд бол ханшийг эдийн засгийн суурь хүчин зүйлтэй нийцтэй уян хатан тогтноо гэсэн ийм зарчмыг бол баримталдаг. Гэхдээ альва тэр трендээс гажсан богино хугацааны огцон савлгааг үүсэхгүй байхын тулд бас давхар бодлогын арга хэмжээг бол авч ажилладаг байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол нийлүүлэлт хийгдсэн байсан. Нийлүүлэлттэй холбоотойс мэдээлэл өгөхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө төлбөрийн тэнцлээ харах юм бол өнгөрсөн жилийн хувьд бол 1.5 тэрбум долларын ашигтай байсан. За энэ жилийн хувьд эрхчлэлийн хувьд бас 2 жил дараалал үргэлжлээд ашигтай байх юм харьцангуй эрэг төлөвтэй байгаа. Гэхдээ энэхүү трендээс бас нэг богино хугацаанд түр гажсан одоо богино хугацааны зах зээл дээр хүлээлттэй холбоотой иймэрхүү одоо хөдөлгөөн үүсвэ гэж бол харагдж байгаа. Тэгэхээр энэ үед бол одоо зах зээлийг доктортой байлгахын тулд одоо Төв банкнаас бол мэдээллийг одоо ил тод нээлттэй болох мэдээллийн тэгш бос байдал үүсэхгүй тулд нэг талаас нөгөө талаас одоо тэр богино хугацаанд үүссэн тэр хот дутагдлыг нөхөх зорилгоор бол валютын интервенцээр бол захт бол оролцсон байна. Тэгэхээр дэлгэцэн бас бидэнд дэм сан бондын үн ханшийн одоо зураглал байна. За сүүлийн байдлаар бондын үн ханш олон улсын зах зээл дээр $100 тэнцэж дэм сан бондын эргэн төлөлт бол 6 сарын 30-наар хийгд одоо хугацаанд дуусах юм нөхцөлтэй юм бонд байгаа шүү дээ. Тэгэхээр валютын ханшид за ялангуяа орох гарах урсгалын нөлөөлөл талаас нь үзэх юм бол гадагшаа хийгдэх төлбөр бол 1-р чухал, 2-р бас бид нар өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бас хүлээгдэж буй орох урсгалууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ орох гарах урсгалын одоогийн одоо төлөвлөлтийг харуул ямар тоо баримт тооцоод байгаа вэ? За энэ жилийн хувьд аваад үзэх юм бол яг оны эхний хагастай төлбөрийн тэнцэл маань нэг бага зэргийн алдагдaltaй байгаа. Одоо сүүлийн статистикаар эхний 4 сарын байдлаар нэг 47 сая Америк долларын бол алдагдaltaй. Гэхдээ 2 дугаар хагастай бол нөгөө хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилтүүд орж ирэхээр одоо тэнцэл маань эрэг болох юм хүлээлттэй байгаа. Тэгээд энэ оны эхний хагасчлалын хувьд бол Чингис бондын төлбөр, Дэмсан бондын төлбөр гэх мэт иймэрхүү гадаад төлбөрүүд хийгдгээс гаднаас импорт нэлээд хурдтай өссөн нь бас гарах урсгалыг нэмэгдүүлэх нэлээд том хүчин зүйл болсон. Одоо тухайлбал эхний 4 сарын байдлаар импорт маань 40% өссөн байж байгаа. Гэхдээ энэ бас нэг сайн тал нь юу гэхээр дотор нь задлаад үзэх юм бол хэрэглээний импорт 47% маань дөнгөж 7.1%. Үлдсэн нь бол тийм ажилтны орц, тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн гэх мэт ирээдүйд одоо өрсөлдөж бий болох тэр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт байгаа учраас бас одоо хэдийгээр богино хугацаанд энэ төлбөрийн тэнцлийн алдагдлыг бий болгож байгаа ч гэсэн цааш одоо өсөлтийг авчрах юм зүйл болов гэж харж байна. Хятадын Төв банкны шийдвэр анхаарал татж байна. Бид бас үргэлжлүүлээд зочинтойгоо ярилцъя. Тэгэхээр юаны ханшид нөлөөлөх үс бас шийдвэр гэж харж болохоор шүү дээ. Гадаад валютын эрсдэл, гадаад зах зээлийн эрсдэл талаас нь харах юм бол Хятадын Төв банкны ялангуяа заавал байлгах нөөцтэй холбоотой шийдвэр яаж нөлөөлөх вэ? Тийм тэгэхээр Хятадын Төв банкнаас авсан энэ арга хэмжээ нь бол ерөнхийдөө одоо зах зээлээ тэлэх бизнесийг идэвхжүүл эдийн засгийн өсөлтийнхөө одоо тэр идэвхжлийг унгаахгүй байхад нэлээд ач холбогдолтой гэж харагдаж байгаа. Заавал байлгах нөөцийн одоо хувь хэмжээгээ буруулснаар нийт одоо зах зээл 100 тэрбумын одоо нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үлээлт байгаа. Энэ нь бол мэдээж хятадын эдийн засгийг дэмжих нэлээд том эрг хүчин зүйл болно. Энэ дагаад одоо дэлхийн эдийн засаг тэр дундаа манай гадаад эрэлтд ч бас нэлээд таатай нөлөө үзүүлэх болов уу гэж харж байгаа. Нөгөө талаар одоо сүүлийн үед энэ дэлхийн эдийн засаг дээр өрнөд байгаа худалдааны дайнаас үүсэх
одоо эрсдлийг бас багасгаж зөөлж өгөх тийм нэг зөөлөвч болж өгөх болов гэсэн тийм бас үлээлт байгаа. Эргээд бас дотоод валютын зах зээл за өнгөрсөн 7 оны хувьд бол төв банкнаас за 88 орчим сая долларын интервенц хийсэн байгаа. Богино хугацаанд та бас хэллээ нь бол хүлээлтийн шин чанартай огцом за зарим талаар огцом гэж хэлж болох ус тийм хөдөлгөөн байсан бах. Нөгөөдлөөс урт хугацаанд харах юм бол яхааргүй ханшийн эрсдлээс одоо сэргийлэх гол хүчин зүйл албан нөөцийн хэмжээ байгаа шүү дээ. Албан нөөцийн хэмжээнд орж байгаа гол өөрчлөлт юу байна? За өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүлээгдэж буй арга урсгал валютын нөөцийг ямар байдлаар дэмжих бол? Тий одоо сүүлийн нэг 18 сарын хугацаанд бол одоо манай нөөц маань бараг 3 дахин нэмэгдээд одоо 3 орчим тэрбум доллар төрсөн байгаа. За үүнд нөлөөснөө 3 том хүчин зүйл байна. За нэгт бол дэлхийн эдийн засаг ер нь сүүлийн 18 сард бол нэлээд тийм эрчимдсэн одоо хөгжсөн орнууд хөгжиж байгаа орнууд одоо хаасайгүй нэлээд зах зээл бизнесд идэвхтэй өрнөж байгаа. Энэ нь бас түүхий эдийн үнээр дамжаад манай экспортын орлогыг нэмэгдүүлж нөөцийг нэмэгдүүлэх энэ нөлөөтэй байсан. За мэдээж түрүүжлийн 5 сараас хэрэгжиж эхэлсэн одоо энэ өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бол за өнгөрсөн жил 700 сая Америк доллар орж ирсэн. За энэ жил дараа жил бас мөн орж ирэх хүлээлттэй байгаа. Энэ нь бас манай нөөцийг нэмэгдүүлэх нэлээд том хүчин зүйл. За дээр нь өнгөрсөн жил бас гадаад зах зээлүүд дээрээс одоо санхүүжилтүүдийг босгосон бас нөөцийг нэмэгдүүлсэн. За сүүлийн хүчин зүйл бол Монгол банк одоо худалдаа авалтаа одоо идэвхжүүлэх одоо тийм онцгой аян өрнүүлээд явж байгаа. Сая бас шинэ аян зарлагдсан. Одоо эх орныхаа алтыг эрдэнэсийн сандаа гэдэг юм уриатай. Тэгэхээр эдгээр хүчин зүйлийн одоо нөлөөгөөр нөөц маань бол нэлээд эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ нь цаашид альва юм эрсдэл үүссэн үед бол одоо баталгаа болно. Огцом унгаахгүй юм зах зээлд ихтгэл төрүүлэх одоо тэр найдвар нь болно гэж харж байгаа. Мөн бас экспортын бүтээгдэхүүний үнийг тооцдог гадаад худалдааны нөхцөлийн үзүүлэлт байгаа шүү дээ. Яг нөхцөл тал энэ талаас нь харах юм бол экспортын үнийг бид ямар байдлаар төсөөлөхөр байгаа вэ? Тий одоо худалдааны нөхцөл маань ерөнхийдөө манай экспортын нэгжийн одоо бүтээгдэхүүнээр хэрэг хэмжээний импорт худалдаж авах гэдгийг л харуулж байгаа зүйл. 17 оны хувьд бол энэ үзүүлэлт маань 15% өрссөн байгаа. Гол одоо нөлөөлсөн зүйл нь мэдээж дэлхийн зах зээл дээр нөөцийн өнөссөн явдал. За сая эхний улиралд бол нэмээд бас 10 орчим хувиар өссөн. Тэгэхээр цаашдын төлөвч бас одоо энэ түүхий эдийн зах зээлэд байгаа нэлээд тийм эерэг хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ нь өксөөгөө ихээр цааш одоо орох урсгалд маань дэмжлэг үзүүлэн төлбөрийн тэнцэл маань одоо харьцангуй эерэг дүр зурагтай байна гэдэг тэр цаад хүчин зүйл нь болно гэсэн. Яг эерэг хүлээлт гэдэг баг зэрэг бас тодруулмаар санагдлаа. За яг одоогийн байдлаар бас нүүрсний үн ханшийн доктортой байдал за өсөлттэй байдал хэр удаан үргэлжлэх вэ? Бид хизэнээс эрсдлийг тооцох вэ гэдэг дээр бас их чухал асуулт гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээ одоо ер нь дэлхийн эдийн засгийг одоо шинжилж байгаа том институтуудын төсөөллийг харах хэрэгтэй байна. Одоо валютын сангаас сүүлд хийсэн төсөөллөөр бол дэлхийн эдийн засаг одоо ойрын 2 жилдээ бол нэлээд өндөр өсөлттэй байна гэж одоо үзэж байгаа. Сая өнгөрсөн 7 хоногудад одоо Америкийн төв банк, Европын төв банк, Японы төв банк бүгд бодлогын шийдвэрээ гаргасан. За эдгээр институтууд дэлхийн эдийн засгийг хэрхэн харж байна вэ гэхэд яг хуу тодорхой хэмжээний эрсдлүүд байгаа ч гэсэн нэг ойрын 2 жилдээ бол нэлээд одоо идэвхтэй байх нэ дагаад одоо хөгжсөн орнууд хөгжиж байгаа орнууд түүхий эдийн зах зээл ч гэсэн харьцангуй одоо эерэг байх нэ гэсэн иймэрхүү хүлээлттэй байгаа. Энэ дагаад одоо манай гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн тэнцэлд, валютын нөөцөд үн ханш доктортой байхад бол одоо тийм эерэг нөлөөтэй гэж харж байна. За их баярлалаа танд цаг гарган хүрэлцэн ирж өөрийн байр суурь илэрхийлсэн. Үзэгчдээ бид Монгол банкны мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Түмэн Цэнгэлдээ ярилцлаа.